Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Сайн байна уу? За бүгдэд нь өглөөний мэнд хүргэе. За монгол хэлнийхээ хичээлд орцгоё хүүхдүүд ээ. За бид өмнөх хичээлээрээ тогтвортой хөгжлийн боловсралтайгаа шинжлэх ухааны хялбаршуулсан найруулга холбосон бас нэг хичээл үтсэн байгаа. За бид тэр хичээлээрээ дандаа байгаль орчны асуудал дээр гол төвлөрүүлж хөрс гэсэн сэдвийн хүрээнд бид хөрсийг яаж хамгаалжуулах уу, бохирдлоос яаж хамгаалах уу гэх мэтчлэн их олон асуудлуудыг та бүхэн минь 6 том өнцгөөс харж хийсэн байгаа. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бид баримт нотолгоо дүгнэлтийн уялдаа холбоог тодорхойлох хэрэглэх нэгж хичээлээ цааш нь өргөтгөөд мөн тогтвортой хөгжлийнхөө боловсролын зорилтуудтай холбоод шинжлэх ухааны хялбаршуулсан найруулгаар их бичих илтгэхтэй тогтвортой хөгжлийн 2, 3, 12, 13, 16 зорилтууд гэдэг их олон зорилтуудтай. Өмнөх хичээлээр бол зөвхөн 15 дугаар зорилттой холбосон болоод энэ хичээлээрээ бид нэ тогтвортой хөгжлийн 5 том зорилгыг яаж уялдуулж холбох вэ? Энэний хүрээнд дэлхийн иргэн таны дуу хоолой яаж сонсогдох вэ гэдгийг судалгаа хийгээд за одоо итгэхэд бэлэн болсон байгаа. За нэгж хичээлийг тогтвортой хөгжлийнхөө зорилттой агуулга, арга зүй, чадвараар нь яаж интеграц хийж болох юм? Үүнд одоо дэлхийн иргэн байхын тулд бид юу хийх юм бэ гэдэг энэ одоо гол та бүгдийн дуу хоолой сонсогдох хичээл эхлэх гэж байна. За тэгвэл яагаад вэ гэхээр тогтвортой хөгжлийн хамрах 3 том агуулгын хүрээ байдаг. Нийгэм, эдийн засаг, байгаль орчин. За бид өмнөх хичээлээр байгаль орчин дээр өөрийнхөө дэлхийн иргэний дуу хоолойг сонсгосон бол одоо бид нийгэм, эдийн засгийн хүрээн дээр өөрсдийн дуу хоолойг яаж дэлхийн иргэнийхээ хувьд ямар үүрэг хариуцлагыг хүлээх юм бэ? Яаж бусдад хүргэх вэ гэдэг талынхаа судалгааг хийснэ. Бусдад хүргэх гэж байна. За өмнөх хичээлээр бол 11-ийн Б-гийнхэн гол илтгэгч байж 11-ийн А-гийнхэн үнэлгээгийн хийж тэрүүн дээр нь нэмэлт мэдээллийг өгсөн бол энэ хичээлээр 11-ийн А-гийнхэн гол илтгэгч нь байж 11-ийн Б-гийнхэн нэмэлт мэдээлэл хэлцүүлгийг удирдах та бүгдийн 11-ийн А-гийн хийсэн үйл ажиллагааг 11-ийн Б-гийнхэн үнэлнэ. За тэгээд нэмж та нараас асуулт асууна. За нэмж яах нь өөрсдийн мэдээллийг бас хүргэнэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл та нарын авсан сэдв чинь одоо яах нь 2 том өнцөг дээр. Жишээлбэл одоо бид энэ дээр эрүүл мэнд, өсөглөн, хог хаягдал гэсэн 3 том сэдвийг авсан байгаа. За тэгвэл энэ 3 том сэдв дээр дахиад яах нь нэг өнцгийн үзэл бодлууд, хариултууд бас нэг судлах өөр шин өнцгүүд гарч ирнэ гэсэн үг. За ингээд хичээлдээ урьж байна. 11-ийн А-ангийн 1-р багийг итгэлээ тавихыг урьж байна. Сайн байна уу? 11-ийн ангийн хамт олон байна. Бид өнөөдөр тогтвортой хөгжлийн зорилго 2 төслийн хүрээнд бид өсгөлөнгийн талаар илтгэл тавихаар бэлдсэн байгаа. Энэ илтгэлээ бид 4 ширхэг агуулганд хуваасан. Эхнийх болохоор өсгөлөн гэж юу вэ? Дараагийнх нь болохоор өсгөлөн үүсгэх шалтгаан. 3 дахь шийдвэр түүнийгээ шийдвэрлэх арга зам, 4 дахь дүгнэлт гэсэн байгаа. За хамгийн эхлээд өсгөлөн гэж юу вэ? Өсгөлөн гэдэг нь болохоор дайн, байгалийн гамшиг, ургацын хомсдол, хүн амын тэнцвэргүй байдал, өргөн дарахсан ядуурл, эдийн засгийн сүрэл, засгийн газрын бодлого зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй хүнсний хомсдол юм аа. За тэгээ өсгөлөн үүсэх шалтгаанг бас бид мөн 4 шалтгаан тувааж үзсэн. Хамгийн ихний болохоор дайн. Дайны улмаас амьдрал нь тасалдсан гэр бүлийн орлого буурч, тариалангийн талбайн хүрээж муудах тохиолдол олон байдаг. Өгөр болохоор хүнс ногооны хомсдол үүссэн. Дараа нь уур амьсгалын өөрчлөлт. Байгалийн гамшиг болон цаг агаарын өөрчлөлт нь тариалангийн талбай үйлдвэрлэлд асар их нөлөө үзүүлдэг. Жишээлбэл халуун орны цаг агаарын нөхцөл байдал урьдчилан тааварлашгүй байдаг болохоор энэ ган гачиг төрөгддөг байна. Энэ нь хүнсний их үсвэр болон амжиргааны их үсвэрийг хомсдод нөлөөлдөг. Тэгээ 3 дахь газар тариалан. Сүүлийн жилүүдэд айн хомсдол, цөлжилт, хөрсний илэгдэл, ган гачиг ихсэж байгаа. Бэлчээрийн дац, тариалалт, айн хомсдол зэрэг нь газар тариалангийн буруу арга барилын нөлөөгөөр тариалангийн талбайг сүйтгэдэг байна. Хамгийн сүүлд нь болохоор хүн амын өсөлт. Хүн амын өсөлт нь яагаад нөлөөлж байгаа нөхөр улс орнуудын хүн ам нэмэгдэхийн хэрээр
хүнсний эрэлт хэрэгцээ нэмэгцээр байдаг. Хүн амын өсөлтөнд хөгжингүй орнуудад нүүрлэх нь илүү өндөр байдаг ба хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дагаад хүнсний үйлдвэрлэлийн хурдыг хүн амын өсөлттэй харьцуулах нь улам хэцүү болж байгаа. За дараагийнхан сонирхолтой баримт. Одоогийн байдлаар дэлхийн нийт хүн ам тоо нь 7.9 тэрбум байна. Гэвч үүний 13.6 хувь өлсгөлөнд нэрвэгдсэн. Энэ нь 7.1 нь өлсгөлөнд нэрвэгдсэн байна. За дараагийнхан дэлхийн хүн бүрийг тэжээх хүч хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хэдий ч сая хүмүүс өсөж байна. Тэгвэл бид гэртээ юу хийж болох вэ? Нэгдүгээр энэхүү чухал асуудлын талаар хүн бүрт ойлголтыг бий болгох. Хоёрдугаарт ядуур өлсгөлөн бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад сайн дурын ажил хийх. Хүнсний банкнд хандив өгөх. Улс бүрийн өлсгөлийн ядуурлын талаар ямар нэг зүйл хийхийг улс төрчдийг хийхэд уриалах. За шийдвэрлэх үндсэн арга замууд. За нэгт гамшигын эрсдлийг бууруулах. Эмзэг бүлүүдэд гамшигын эрсдлийг бууруулахад хөрөнгө оруулалт хийх нь хамгийн их хэрэгцээтэй байгаа. Үр тариаг хамгаалах төрөлжүүлэх хингийн аргууд нь маш үр дүнтэй байдаг. За хоёрт хортон шавьчтай тэмцэх. Үр тариа зөвхөн ган гачиг үерийн аюул өртөө зогсохгүй хортон шавьж мөгөөсөөс болж устдаг. За энэ тохиолдолд агаараа шүрших мөөгөн зөртөд тэмцэх хамгийн зөв арга зам юм. За гуравт нь болохоор хүнсний аяглыг бууруулах. За энэ болохоор одоогоор нийт үйлдвэрсэн хүнсний 3.1 нь буюу 1.4 тэрбум гаруй тонн хаягдал нь байгаа. Энэхүү хаягдсан хүнсийг үйлдвэрлэхэд байгалийн нөөцийг үр ашиггүй зарцуулж байна. Энэ 3.3 тэрбум тонн хүлэмжийн хийг ялгаруулдаг. За дөрөвт нь хүнс хадгалах системийг сайжруулах. Хэрэгтэнд хангалттай хоол хүнс байгаа ч түүнийг хадгалах шийдэл байхгүй бол яах вэ? Үүнийг шийдэж чадвал өсгөлөнг арилгахад томоохон нөлөө үзүүлнэ. За Монголын уламжлалт хүнс хадгалах арга. За махыг болохоор борцлох, шуудслах буюу давслах, хөлдөөх гэсэн 3 аргаар цагаан эдийг хатаах, хөлдөөх, муудахгүй хадгалах шаард сорих. Ургамлыг сонгонлох, ургамлыг давслах, хатаах болон зоодой. За бүх төрлийн жимс болон эмийн ургамлыг хатаах гэсэн 3 аргаар хадгалдаг. За дээр дурдсан аргуудаас хамгийн түгээмэл ашиглагддаг нь болохоор борцлох байгаа. Манай монголчууд махыг хатааж борц болгон хэрэглэдэг нь зүгээр нэг хөлдөөгч байхгүйгээс тийм үүдсэн санаа биш. Учир нь борц ингээд байгалийн салхинд татахтаа бүх шимт хичээлээ өөртөө шингээ хатдаг байгаа. Тийм учраас 214 г борц нь 1 кг ястай махтай тэнцдэг гэсэн байгаа. Тиймээс монголчууд эрт үед хүйтний удирдалд энерги нөхөх махан хоол хэрэглэж зундаа цагаан эдээ хэрэглэн хүчин шүлтийн харьцаагаа тэнцвүүлдэг байжээ. Дүгнэлт бидний бодлоор өлсгөлөнгийн гол шалтгаан нь ядуурл, цаг агаар, мөн байгалийн үзэгдлүүд байгаа. Байгалийн гамшиг юм. Өлсгөлөн халдвар бол дэлхийд даяар тархах боломжтой. Учир нь өлсгөлөнгөөс болж бие махбодод шаардлагатай бодисууд хангалттай авч чадаагүй улмаас халдвар, вирус, бактерист амархан өртдөг. Мөн өлсгөлөнг аль болох хурдан бууруулахгүй бол жингийн дутагдлалд орсон хүүхдүүд нь бусад эрүүл хүүхдүүд чиг хэвийн боловсрол эзэмшиж чадахгүй учраас улс орны эдийн засаг өсөх боломжгүй байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Нэгдүгээр эдний багаас 11-ийн А аймгийн 1-р багийнхандаа баярлалаа. За эдний багаас 11-ийн Б-гийн за яг энэ сэдвийг авсан баг асуулт асуухаа. Манай багаас асуулт өлсгөлөнд хамгийн их нэрвэгдсэн ус бүс нутаг аль хаана байдаг вэ? Ер нь бол тэрийг бол нэг амар тийм судалгаа хийгээгүй. Зөвхөн өлсгөлөнг шийдэх арга замуудыг судалсан болохоор гэтээ ер нь ингээд бодоход Африкийн улс орнууд лах гэж таамаглаж байна.
За баярлалаа. За. За баярлалаа. За эднийг бодоод их нөгөө нэг дэлхийн иргэн гэдэг. Дэлхийн иргэн чинь асуудлыг дэлхийн хэмжээнд манай улсын хэмжээнд манай олон улсад манай гэр бүл их хвчлэн одоо судалдаг шүү дээ. Асуудлыг их өргөн хүрээнд юм олон цаг хүрээн дээр. За манай судалгааны чиглэл өөр байсан учраас таны асуултанд гэж байна тийм үү? За үнэхээр Африкийн орнуудад болоод өсвөлийн их байдаг. Гэсэн хариултыг өгсөн ихний баг баярлалаа. Нэг юм асуулт байна. За энэ үнэн даасан юм байна. За Окей. Миний чадвар яаж хөгжөө гэдэг байсан. За одоо манай багийн ямар чадвар хөгжөө гэдэг нь өөрөө хийж байгаа тийм үү? За энэ үнэлгээгээ сонсъё. За ямар чадвар хөгжсөн бэ? Бид энэ бэлтгэлийг судалж байгааг бас ихтгэл тавих явцдаа олон зүйл сурсан. Жишээ нь юу сурсан бэ гэвэл мэдээлэлээ боловсруулж хүмүүс товч тодорхой хүргэх арга зам суралцсан. Дараад нь болохоор хүн сандгалах Монгол уламжлалт аргуудыг бас судалсан. Тэгээд бас хоол хүнсийг гамнаж зохистой хэрэглэж сурсан. Тэгээд бас өсгөлөнгөөс сэргийлэх арга замуудыг сурсан. Энэ зүйл. Чадварууд нь хөгжижээ. Эхний багтар тийм ээ. Таны мэдхүүн чадваруудаа ярьж байна. За тэгвэл одоо хувь хүний ямар чадвар хөгжвөө танаа багтар? Хүний мэдээж ингээ ихтгэл тавьж байгаа юм чи бас өөрийгөө илэрхийлэх бас чадварууд төлхөө хөгжсөн. Тэгээ бас багаар ажиллаж нэгнийгээ хүндэтгэж, нэгнийгээ сонсож тэгж бас сурсан байгаа. За цаг ашиглалтын хувьд яа. Цаг ашиглалтын хувьд бол яг сураагүй л гэж бодож байна. Бид нар болохоор нөгөө нэг M50-г айгу удаан хийсэн. Тийм болохоор цаг ашиглаад сураагүй байх. За тэгээ яаж ашиглах ёстой юм бэ? Ер нь бол ингээд өөрийнхөө туршлагаас харахад цаг ашиглахын тулд ингээд яг бөөнөрөө юу хийхээ ингээд зөвөр яг нөгөө Google Meet-ээр орохоос өмнө тохироод чатан дээр тэгээд ороод нэг хурдан яг өөрийнхөө яг хийх ёстой юм айгу хурдан хийгээд явбал айгу хурдан дуусах юм байна гэж дараа нь бодсон. За тэгвэл одоо бас нэг цаг төлөвлөх үйл ажиллагаанд өөрсдөө суралцсан байх нь шүү дээ тийм ээ. За тэр суралцсан чадваруудаа одоо үнэндээ сурах нь бас бид яаваа гэдгээ бодох нь их чухал байна шүү дээ. За баярлалаа. За бүгдэнд нь өглөөний мэндийг хүргэе. Манай баг 11 бие ангийнхан байна. Манай баг өсгөл нь тэр дундаа энэ өсгөлийн талаар авсан байгаа. Тэгээд агуулгатай болохоор 3 хуваасан байгаа. Эхлэл хэсэгтээ болохоор сонирхолтой эхлэл, гол хэсэгтээ хүндийн оюуны чадамж ба технологийн хөгжил, төсөл хэсэгтээ эмчилгээ гэсэн агуулгыг оруулсан байгаа. Сүүлийн үед дэвшилтэд технологи хөгжснөөр бид нар мэдээллийг интернетээс авч болон ойр дотны хүмүүстэйгээ холоос холбогдох боломжтой болсон байгаа. Энэ гэхдээ төхөөрөмжөөс хараат байдлыг үүсгэж анхаарал сарниулах замаар тань мэдхүйн чадварыг бууруулдаг юм байна. Тэгвэл нийт дэлхийд тархсан мэдээллийн 70-71% нь худал мэдээлэл гэж үздэг байна. Энэхүү худал мэдээллийг хоёр ангилдаг бөгөөд misinformation буюу буруу тушаа мэдээлэл гэхдээ үнийг цацсан хүн нь үнэн гэж боддог. Харин нөгөөх нь disinformation буюу санаатаагаар зоригтойгоор цацсан буруу мэдээллийг хэлдэг байна. Нийт дэлхийн улсуудын засгийн газар улс төрийн нам эхлээс цахим сүлжээнд тарих угааж буй байдлыг 2017, 18, 19 оны үзүүлэлтээр 2017 онд 28% та, 2018 онд 48% та, 2019 онд 70% та гэж үзсэн эрс өсөд байгааг үзүүлж байгаа юм аа. Тэгвэл хүний оюуны чадамж ба технологийн хөгжил хоёр нь яаж хоорондоо хамаардаг вэ гэвэл өнөө үед хүн төрөлхтөн гар утас, компьютер, таблет бүр ухаалаг цагийг өөрөө мэдлгүй ашигладаг. Тэгээд өөрөө мэдлгүй ашиглаад байгаа нь бидний цаг хугацааг хэмнээд байгаа юм шиг хэрнээ цаагаараа бидний оюуны үсгэлэнд унгааж байна гэж үзэж байгаа. Google, Facebook, Twitter гэх мэт том компаниуд бидний анхаарлыг татах гэж уралддаг болж одоо үед энэхүү мэдээллийг бага насны хүүхдүүд ямар шүүлтүргүй интернет орчноос хүлээж авч байгаа. Энэ нь өөрөө цаашлаад оюуны үлсгэлэнд унгааж байна гэж үзэж байна. Технологи нь орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээнд муугаар хэрхэн нөлөөлж оюуны үлсгэлэнд хүргэж байгаа вэ? Дэлхийн өнцөг болон бүрд дундаж хүний IQ-гийн хэмжээг энэ харуулсан байна. Америкчуудын хувьд, Азиудын хувьд
Европуудын харин дэлхийн нийт хүмүүсийн дундаж IQ-гийн түвшинг харуулж байна. Хүмүүс ер нь бүхий л цаг үед IQ-гийн түвшин нь маш хурдцтай өсөж байсан бол одоо орчин үед бол хүний IQ-гийн өсөлт маш удаашрсан бөгөөд үүний хэрхэн одоо орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ нь муугаар нөлөөж байгааг харуулж байна. Зан авирт нь муугаар нөлөөлж, бэлэнчлэх сэтгэлгээтэй болж, төлөвлөх чадвар нь буурж, технологитой хэд хамааралтай болж донтолт үүсэж байгаа. Үүний эмчилгээ нь бол зорилготой байж, сэтгэлгээгээ өөртөлж, өөрт хэрэгтэй номыг уншиж, сэтэлжүүлж байгаа болж, өөрөөсөө ухаантай хүмүүстэй харилцаанд орж, буруу худал мэдээллээс өөрийгөө сэргийлэх хэрэгтэй. За анхаарал тавьсан баярлалаа. За баярлалаа. За эднийг их сонирхолтой асуудлыг ярьсан байна тийм ээ. За эднийг Агийн бодонгуудаа яг бодит өсвөлэн гэдэг талаас нь тэрнээс яас сэргийлэхгүй ямар боломж байна уу? Манай улсын хувьд бол уламжилт ямар зөвхөнтэй энээс одоо авч байваа гэдэг асуудлуудыг бүгдийг сүгч ярьсан байна. За эднийх бодонгуудаа одоо яах нь вэ? Шинжлэх ухааны технологийн хөгжил асар их хурдцтай сайн боловч бас бид нарыг яах нь вэ? Хэрвээ энэ мань байхгүй болчихвол миний оюун ухаанд юу байна вэ гэдгээ эргцүүлэх тэр боломж нь бас бид нарыг хүчилж аваадсан байна шүү. Үнэхээр одоо бид нар ингээд тав тасалдаа гэхээр энийг ярьж чадах уу гэдэг асуудал. Энэ илтгэлийг бэлдсэн одоо энэ слайд дэбэдэ байхгүй бол бид нар ингээд шууд ярьж чадах юм уу? Тийм ээ. Тэгвэл бид нар технологи хэлхий шүтээд байгаа юм биш үү? Хэрвээ энэ байхгүй бол технологи байхгүй энэ тав сүлжээ байхгүй бол бид яах вэ? Үнэхээр яах вэ? Энд юм байна уу? Монголчууд ярьдаг байсан шүү дээ. Цээж сайтай хүү. Санар уусаа мэдэж байгаа. Эсрэг жангар гэж хитэн одоо зузаан ном бий. Тийм ээ. За тэгвэл тэр туйлуудыг чинь нэг чиг юм харлах буухаар тийм ээ. Шууд яах нь вэ? Хуурдаж байгаа хөвчгдэг тэр цээж сайтай туйл хайдаг хүмүүс байж байсан байна. Тэрий чинь амаараа ярьдаг. ОМН-ийн чинь ярьдаг үлгэр яах нь вэ? ОМН маш их үлгэр ярина. ОМН-ийн ярьсан үлгэр өдөр бүр та нар цэцэрлэг тавтаа цээжж байсан тийм. Өдөр бүр өөр. Гэвч дуустахгүй гэсэн юм ярьдаг бас. Тэгвэл тэр боломж нь алдагдаад байна уу да гэсэн сэрэмжүүдийг та бүхэнд хүргэсэн 11-ийн ангийнханд баярлалаа. За үйлчлэгийн бодын янзаарыг харж байна. За төлөвөн одоо өсвөрлөг, оюуны өсвөрлөг гэдэг хэсэг байдаг. Тэрүүн дээр юу байна вэ гэхээр хүн төрөлхтөн илүү ихийг технологи бүгдээд ирэнгүүт нь яах нь ном унших, судлах эрэлт хэрэгцээ нэг болоод ирэнгүүт яах нь унши судлын хаана гэдэг тийм одоо яах нь асар их мэдээллийг хайсан, уншсан тийм их өсрөнгөө хөгжилтэй оюуны өсвөлдөнд бас орж болох юм а гэсэн ийм санаа бас гаргасан байдаг. За их олон өсвөлдөнгүүд байх нь шүү дээ. Баярлалаа. Сайн байна уу? Манай шинэ 11А 2 дугаар бид 11 болон 15 зорилгоодын хүрээнд хог аягдал баялаг болгох сэдвээр илтгэл тавина. Агуулга: хог аягдал, хүнсний хог аягдал, хүнсний хог аягдлыг дахин боловсруулах, хүнсний хог аягдал байгальдах эерэг нөлөө, сөрөг нөлөө, дүгнэлт. Хог аягдал: хүн төрөлхтөн өдгөө жил бүр 212 тэрбум тонн хог аягдал гаргадаг. Тэдгээрийг ачааны машинд овооруулан цуваа усгах юм бол дэлхийг 24 удаа тойрно гэдгийг та итгэж байна уу? Улсын хэмжээнд хогийн цэгт очиж буй хог аягдлын хэмжээ жил бүр 281 мянган тонноор нэмэгдэж байдаг. Гэвч албан ёсны хог аягдал буушлах цэгүүдийн хүчин чадал дээд зэгтээ хүрдэгэ. Өдгөө манай улс 17-оос 20 орчим хувийг дахин боловсруулж байна. Гэхдээ хүнсний хог аягдлыг дахин боловсруулдаг. Хог аягдал хуванцар, шил, цаас, картон, төмөр, бусад гэх мэтээр ялагддаг. Хог аягдал нь цаас 28.5%, хүнсний хог аягдал нь 14%, хуванцар нь 12.5% байдаг. Өнөөдөр дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа хүнсний нийт бүтээгдэхүүний 20% нь бол хог аягдлалж үлддэг. За энэ дундаа яг Америкийн нэгдсэн улсаас хамгийн их буюу бүр 40% нь хог аягдлалдаг гэсэн судалгаа байна. Харин Монгол улсын хувьд бол харьцангуй гайгүй 18% нь хог аягдлалдаг гэсэн судалгаа байна. За хонсны хог аягдлын талаар хамгийн идэвхтэй тэмцэж буй орнууд
Норвеги, Франц, Дани, Япон, Өмнөд Солонгос гэсэн орнууд байна. За Францын хувьд гэвэл том хүнсний дэлгүүрүүд болон одоо супермаркетуудад хүн идэх боломжтой хүнсний бүтээгдэхүүнүүдийг бол хаяхыг хориглосон. Тэдгээрийг санхүүгийн боломжгүй, ажилгүй, ядуст өгөх одоо тийм арга замаар тараадаг. Өмнөд Солонгост харин яг хүнсний хаягдлын уутыг нь болохоор $8 зардаг. За тэгээд тийм болохоор одоо хүмүүс нь арцсангуй бага хүнсний хог хаягдал гаргахыг хичээдэг. За тэгээд дээрэс нь мэдээж өөр зориултын уутанд хийж хаявал маш өндөр таргалтай байдаг. Япон улсын хувьд харин өмнөх хоёр улсаас ялгаатай хүнсний хог хаягдлаа яг арга замаар нь дахин боловсруулах үйлдвэрт өгвөл багахан хэмжээний мөнгөн шагнал өгдөг гэх юм уу. За хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах арга нь болохоор одоо органик бордоо их боломжтой байдаг. За энэний давуу талууд нь гэвэл хөрсний эрүүл мэндийг сайжруулна, хүлэмжийн хийг бууруулна, шим тэжээлийг ихсгэн мөн ган гачгийн нөлөөллийг бууруулна гэсэн тустай байдаг бахнэ. За бордоо хийхэд харин эдгээр материалуудыг ашигладаг. За эдгээр хүнсний хог хаягдлуудыг одоо ашиглаж дэлхийн нийтээр бордоо гэдэг бахнэ. Солчлогч. За бордооны ашиг тус. За бордооны ашиг тус гэвэл за хөрсөн дэх органик бодисыг нэмэгдүүлнэ. Хөрсний pH-ийг тэнцвэржүүлнэ. Тэгээд дэлхийн хамгийн том одоо хог хаягдыг дахин боловсруулах хүчин зүйл болох одоо үт хорхог ихсгэн эсэрхэг хөлсний чийгийг барьж илэгдлийг эсэргүүцэх чадварыг сайжруулна. Мөн бордоо ихтэй цэцэрлэгт ургуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд харин харьцангуй амин дэм эрдэс бодисоор илүү байдаг. За мэдээж дээрэс нь газрын тас ашиглан хийсэн бордооны одоо ашиглалтыг бууруулна. Хүнсний хог хаягдал байгальдах эрэг нөлөө. Хөрсийг баяжуулж, чийгийг хадгалж, ургамлын өвчин хортон шавжийг дарахад тусалдаг. Химийн бордооны хэрэгцээг бууруулдаг. Органик бодисыг задлж, шин жижиглэр баялаг ялцсан үүсгэхэд ашигтай бактери мөнгөнцрийн үйлдвэрлэлийг дэмждэг. Хогийн цэгээс ялгарах метаныг ялгарлыг бууруулж, хүмүүсийн нүрс зүрхчийн уул мөрийг бууруулдаг. Айл эрхүүд жилд ойролцоогоор 500-аас 800 кг хог аял гардаг. Зарим оронд бол 100 кг хүртэл байдаг. Тэгээ энэ тоо жилээс жилд нэмэгцээр байгаа. Хог хаягдал ялцрах нь халдвар өвчин үүсгэх олон бичил биетний таатай орчин болдог. Орос улсад хог хаягдлын асуудал маш их үүсэж байгаа. Хогийн болон хогийн зэгдэх хүчлийн дийлэн хувийг 3-аас 4% дахин боловсруулж чаддаг. Харин хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр дутагдaltaй байгаа. Шатаах хэд хэдэн үүдээ байгаа зөвхөн нэг зүйлийг өөр зүйл болгож хувиргадаг. Дэлхийн хүн амын нэг хэсэг нь илүү л хоолой хайж байхад нөгөө хэсэг буюу ойрцоо 7 сая гаруй хүн өсөглөнд нэвдэж байгаа нь харамсалтай. Хүнс үйлдвэрлэхэд байгалийн нөөцийг ашигладаг. Энэ урт хугацаанд үйлчлснээр хүлэмжийн хийг эсгэж байна. Хүнсний хог хаягдал нь үйлдвэрлэлийн шатанд болон хувь хүний үйл ажиллагаанаас болж баримтлагддаг. Тодруулах юм бол бидний тавганд ирэхээс өмнө үйлдвэрлэлийн шатанд ч гэсэн хүнс хаягддаг. Тэгээ мөн хувь хүн өөрийнхөө хоол идэх порцийг тохируулаагүй гэсээ болж хүнсний илүүдэл үүсэж улмаар хог хаягдал болж байгаа. За тэгээд дэлхийд даяар улс орнууд бол хог хаягдлын эсрэг маш олон санаанууд болон үйл ажиллагаануудыг явуулж байгаа. За энэ дундаас бол одоо Монгол улсад ашиглаж болоход бас хэд хэдэн санаанууд байгаа. Тэгээд та бүхэн ч гэсэн өөрсдийнхөө хувьд одоо энэ хог хаягдлыг багасгах тал дээр анхаараарай гэж хүсье. За баярлалаа. Ямар чадвар нь хөгжсөн бэ гэдэг өөрийнхөө үнэлгээг хийн. Багийнхын хувьд ямар чадвар нь хөгжвөө? За манай болохоор хүнсний хог хаягдлын гэртээ дахин боловсруулж бордоо болох аргыг судалж ойлгож авсан. Багаар ажиллаж сурсан
цагийн менежментийг сайн гаргаж чадсан. Судалж мэдсэн зүйлсээ бусдад илтгэж танилцуулж зааж сурсан. Баярлалаа. За асуулт. Тэгээд та бүхэн хог хэлтэй хүнсний хог хэлтийг авсан байна. Тэгээд хүнсний хог хэлт нь яг ямар юу төлөвтэй тэгээд тэр нь яг бүр яг тэр байгаль давтагчгүй хорнуудын юу. Тэгээд яг ямар учраас яг хүнсний хог хэлтийг авсан хог. Тэгээд эдгээр юу хүнсний хог хэлтийг багасгахын тулд та яг ямар шийдэл авсан бэ? Хүнсний хог хаягдал нь болохоор Монголд одоо дахин боловсруулдаггүй болохоор хүнсний хог хаягдлыг авсан байгаа. Тэгээ хүнсний хог хаягдал нь болохоор CO2-ыг гаргаж хүлэмжийн хийг ихсгдэг. Тэгээд хүнсний хог хаягдлыг гэртээ ингээд бордоо болох талаар судалж байгаа. Баярлалаа. За сайн бацхан бүгдний нүглэн мэдээ хүргэе. Манайх шинэ их сургуулийн 11-ийн Б ангийн 2 дугаар авих байна. Манайх хог хаягдал сэдвийг авч илтгэл бэлдсэн байгаа. Бид илтгэлээ агуулгын хувьд авч үзэхэд нэгт танилцуулга маань орж ирнэ. Хоёрт хог хаягдал гэж юу вэ? Гуравт маскны хог хаягдал, дөрөвт маскыг хэрхэн дахин ашиглах вэ? Тавт одоо сонирхолтой мэдээлэл олон ном зүй гэж орж ирж байна. За юун түрүүнд танилцуулга хүргэе. Бид уг илтгэлийг бэлтгэхдээ доктортой хөгжлийн 12, 14, 15 дугаар зорилгыг голчлон авч интеракц бэлдсэн байгаа. Бид асуудалдаа хамгийн сүүлийн судалгаагаар авч үзэхэд Маалхэд маань 7.8 тэрбум хүн амьдарч байгаагаас хүн тус бүр жилд 1.5 тонн хог хаягдал ялгаруулдаг гэсэн аимшигтай мэдээллийг олж авсан байгаа. Жилийн хэвтсэн уур амьсгалын өөрчлөлт ихсэж дэлхийн дулаал эрчимч буй энэ цаг үед бид илүү бүтээлч үр дүнтэй аргаар хог хаягдлыг дахин боловсруулах менежментийг бий болгох шаардлага тулгараад байна гэж бид багийнхаа өрөөнд авч үзсэн байгаа. За дараагийн хэлтгч өрөө. За дараагийн агуулга хог хаягдлын төрөл. Энэ сэдвээр өмнөх баг мэдээлэл хүргэсэн учраас гэс ингээд хараалаад явуулчих. Тэгээд бас график нь явж байгаа. Маскны хог хаягдал ерөнхийдөө цар тахал гарсны улмаас дараачаас дэлхийд даяар ерөнхийдөө судалгаа аваад тэгээд үзэхэд ерөнхийдөө сар бүр 129 тэрбум маск тэгээд 65 тэрбум нэг удаагийн биелийг хэрэгжилж байна гэсэн ерөнхийдөө тоон судалгаа гарсан байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг удаагийн маск нь задрахтаа 400-аас 450 жил шаарддаг байгаа. Тэгээд жил бүр 5-аас 13 сая тонн хунцрыг далаад хаягддаг гэсэн байгаа. Тэгээд яагаад энэ хунцартай хамт авч үзсэн бэ гэвэл нөгөө маск нь бидний нэг удаагийн зүүж байгаа маск нь ихэнхдээ удаан адилгэнтэй хунцар материалаар хийгддэг учраас ерөнхийдөө маскыг хунцартай хамт авч үзсэн байгаа. Тэгээд маскны хор нөлөө нь болохоор энэ зурган дээр харагдаж байгаачлан жижиг болон дунд зэргийн амьтдад бидний зүүдэг энэ хэсгээрээ хөл саруу хошуу гэх мэтчлэн орооцолтон тэгээд ерөнхийдөө тэр хэсгийг орооцолцсон хэсгийг бүр ажиллагаагүй болох. Тэгээд бүр өөхөх аюултай байгаа. Тэгээд дараачих нь аюулна гэвэл энэ дээр харагдаж байгаачлан энэ агнуург ер нь шоунод олзоо андуурн тэгээд маскыг олзоо гэж андуурн тэгээд залгих идэх гэсэн аюултай. Тэгээд хэрвээ Холланд нь орох юм бол гахаад тэгээд ерөнхийдөө өөхөх тэгээд гахгүй зүгээр ходоодонд нь орлоо гэж бодоход ерөнхийдөө хоол тэжээлийн хомсдол оруулах аюултай. Тэгээд энэ нүгээрээ ерөнхийдөө экосистемийг эвдэгч бүр аюултай гэж үзсэн байгаа. Тэгвэл одоо дэлхийд даяар тархсан энэ маскны нэг удаагийн маскны хог хаягдлыг бид нэр яаж дахин хэрэгжилж болох вэ гэдэг талаар үзсэн байгаа. Одоо жишээ нь эхнийх дээр үзье гэвэл энэ гэртээ зүгээр маска жоохон 3 хоног ч юм уу цэвэрлээ нэг тусдаа нэг тийм спирттэй саунд ч юм уу агуулад тэгээд цэвэрлээд тэгснийхэн дараагаар ингэж юугаа маскныхаа ингэж энэ юуг
юутай хэмжээг ингэж бөөр хэлээд ингэж цэцгийн сав хийх боломжтой байгаа. Одоо энийг ер нь бол үйлдвэрлэлд ашиглаж болох санаа байгаа. Энэ нь болохоор маска жижиглээд ураа тэгээд эхлээд яана л та нэг цэвэрлээд 3 хоногийн турш нэг ариутгаж яагаад тэрний дараагаар цементтэй ингээд жижиг хэсэгт хуураад цементтэй холиод ингэж хэвэнд хийгээд хатаагаад ингээд тоос болгоод барилгад ашиглах боломжтой байгаа. Дараагийнх нь болохоор энэ бол одоо бидний хамгийн ойр байдаг зүйл энийг маскыг хайлуулад энэ хайлах процессыг нэг халуун үлээгчээр ингэж хайлуулад нэг тийм ийм хивнүүдэд оруулаад тэгээд тэр хивнүүдэд оруулсны дараа угсраад ингээд сандал ингээд хийж болох байгаа. Энэ бол бидний шин санаа байгаа. Ингэж сандал болгоод ингээд олон нийтийн газар тэгээд сургуультай сандал хийж болно. Цэцэрлэг сургуульд сандалж болох байгаа шүү. За дараагийн хэлтийг чивэрээ. Нэмэлт мэдээлэл олон шийдлийн талаар танилцуулна. Энд гарч байгаа одоо 10 байгууллага байгаа. Эднээс энэ байгууллагууд нь Монголд хог хаягдлын чиглэлээр үлрж ажиллаж байгаа байгууллагууд байгаа. Энэ байгууллагуудаас би одоо өнгө нэм болон пластик центр хязгаарлагдмал хувьцаат компаниг илүү дэлгэрүүлээд Монголд оруулсан хөв нэмрийн талаар танилцуулах болно. За пластик центр хязгаарлагдмал хувьцаат компани 2016 онд байгуулагдсан. Тэгээд бохирдлоор бид бохирдлын асуудлыг шийдвэрлэн гэсэн уриатаагаар ажиллаж байгаа. Тэгээд ер нь өнгөрсөн хугацаанд 500 тонн гаруй гэлгар утын хог хаягдлыг боловсруулсан болон нүхэн жорлонгийн доторлогоо болон бохирын хуванцар иж бүрэл зэрэг бүтээгдэхүүнээ 800 гаруй өрхийн хөрсний бохирлын асуудлыг шийдвэрлэж чадсан байна. За дараагийн байгууллага нь өнгө нэм байгаа. Өнгө нэм компани байгууллага нь болохоор зүгээр битгий хай гэлгар утаар хүүхдэд ээлтэй орчин бүтээгэх уриатаагаар ажилладаг байгаа. За Монголд орсон хөв нэмэр нь болохоор сайхны одоо зүгээр битгий хаяг одоо сайхнаас гарсан аяны дагуу сүү хувьцаат компанитай хамтарсан байгаа. Яагаад хамтарсан бэ гэхээр сүү хувьцаат компанийн сүү тарагных нь зөөлөн гэлгар ут нь дахин боловсруулах материалаар хийгдсэн байдаг учраас хог хаягдлын дагуу хог хаягдлын одоо төлөө хамтран ажиллаж байгаа. За дараа нь болохоор зүгээр битгий аяны дагуу Баян зүрх дүүргийн 12 дугаар хороогийн 69 айлын байрны талбай дээр хог хаягдлаа дахин боловсруулад олсон хөрөнгөөрөө хүүхдийн тоглоомын талбай барьсан байгаа. Дараах их сурвалжуудаас бид нар мэдээлэл авсан байгаа. Тэгээд та бүхэндээ энэ манай багийн ихтгэлийг сонсонд баярлалаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Хог хаягдлын талаар маш их сонирхолтой санаа гаргасан байна эдний багийнхан. За тэгээ эдний багийнх дээр нэг давуу чадвар байна. Ямар давуу чадвар байна вэ? Оо зүгтээ. Илтгэлийг жинхэнэ илтгэгч шиг л ярьж байна, тийм үү? За тэгвэл энэ чадварыг бас одоо өмнөх илтгэгчид маань өөрсөн дээр байгаа дутуу юмнуудаа нөхөхтөө ашиглаж бас болох нэ. Баярлалаа хүүхдүүдээ. За их сайхан санаа байна. Одоо маскыг яаж ашиглаж болох тухай анх удаага багш нь ойлголттой боллоо. Мэдлээ, шин мэдээлэл өгсөн танаа багийнханд маш их баярлалаа. За 3 дугаар багийг урьж байна. Сайн байцгаана уу? Манай болохоор шинэ эхлэл сургуулийн 11 ангийн 3 дугаар баг байна. Бид нар болохоор ингээд доктортой хөгжлийн 3 дугаар зорилт буюу эрүүл мэндийг дэмжих зорилтын хүрээнд ингээд хорт хавдрын тухай судалж тэрний хорт хавдраас хэрхэн сэргийлэх тухай илтгэл бэлдсэн байгаа. Тэгээд манай багийнх нь болохоор Батбаян, Намун Далай, Авидхөө, Оюун Эрдэнэ, Цэнгэл, Намун гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажилласан. Тэгээд манай илтгэл нь ерөнхийдөө болохоор ингээд 4 хэсэгтэй. Тэгээд эхний хэсэгт нь болохоор яг ингээд хорт хавдар гэж юу вэ талаар тэгээд дараа нь болохоор ингээд Монголд болон дэлхийд хорт хавдар ямар хуу тархалтай байгаа вэ? Тэгээд дараа нь болохоор Монголд хорт хавдар яг юунаас болж үүсээд байгаа вэ? Болон хорт хавдрын хорт хавдар үүсгээс хэрхэн сэргийлэх тухай байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор авсан их сурвалжуудаа ном зүй тавсаргаж өгсөн байгаа. За, хорт хавдар гэж яг юу вэ? Хавдар гэдэг нь болохоор одоо ингээд биеийн эсүүд хяналтгүйгээр ингээд хуваагдаж эхэлдэг.
яг хорт хавдар гэдэг нь болохоор ингээд тэр хяналтан хуваагдж байгаа эсүүд нь эргэн тойрны эрүүл эдгэс рүү ургаж биеийн хэсгүүдээр тархаж хурдан үржих боломжтойг нь хэлдэг. Хоргоо хавдар гэх юм бол тэр одоо хяналтан өсөж байгаа эсүүд маань зөвхөн тэр эд эрхтэндээ үржээд хоорондоо ерөөсө дараагийн хэсэг рүү тархдаг байгаа. За тэгээд хорт хавдрын хэмжээ Монгол бат гэхэд за тэгээд ерөнхийдөө дэлхийн хэмжээнд бол 2018 он гэхэд ерөнхийдөө 17.8 сая хорт хавдрын шин тохиолдол бүртгэгдэж тэс дотроо 9.8 сая нь ерөнхийдөө хорт хавдрын улмаас нас барсан байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ графикууд нь ерөнхийдөө Монгол доторх ерөнхийдөө хаад үеийн статистик харуулсан байгаа. Тэгээд 2010 он гэхэд ерөнхийдөө 25%-ийг нь хоргоо автаар эзэлж яхад үлдсэн 75%-ийг нь хортой автаар эзэлжсэн. Гэхдээ 2019 он гэхэд ерөнхийдөө хортой автаар хоргоо хавдрынхаа нөгөө эзлэх хэмжээнээсээ их болсон жилээ яг нийт тоог нь авч үзэх юм бол ерөнхийдөө илүү их хэврээ байгаа. Тэгээд ерөнхийдөө жил хийгдсэн нөгөө хорт хавдрын ингээд тохиолдол нэгж чад та нар ингээд энэ графикаас харж болно. Тэгээд ерөнхийдөө одоогийн байдлаар 2017 он гэхэд хамгийн их хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн ерөнхийдөө 80-аад мянган шинэ тохиолдол бүртгэгднэ гэдэг чинь ерөнхийдөө манай Монгол улсын хүн амд бол маш их тоо хэмжээ. Тэгээд хорт хавдрын өвчлөлийн ингээд 2019 онд ингээд 92 ингээд харьцааг нь харуулсан байгаа. Тэгээд яг харах юм бол ерөнхийдөө эмэгтэйчүүд хамгийн их ингээд хорт хавдрах туслах магадлал нь ерөнхийдөө их байгаа. Та ерөнхийдөө энэ графикаас харж болно. Монголд хорт хавдар үүсэх хамгийн түгээмэл эрсдэл хүчин зүйлүүд дундаа ихэвчлэн хөгшрөл, тамхи, нарны хордлого, цацраг туяа, химийн бэз болон бусад бэз, зарим вирус, бактери, зарим давар, гэр бүлийн хорт хавдар, арих, буруу холол, хөлөөний дутагдал, илүүдэл жинтэй байх зэрэг ордог. Тусах хэлбэрүүд дундаа хоёр хуваагдана. Эхнийх нь химийн бэз. Үүнд тодорхой химийн бэзүүд болон бензол, брили, аспид гэх мэт хортой бэзүүд нь хүний биед хорт хавдар үүсгэдэг бөгөөд хүмүүсийн ихэнх хувь нь энэ замаар хорт хавдар тусдаг байна. Хоёр дахь нь ген. Хорт хавдар нь генээр дамжин өвлөгдөж болох боловч энэ нь 5-10% буюу маш бага боломжтой байдаг. Дөрөвт Монголд хорт хавдрын өвчлөл хэр их байдгийн шалтгаан болон сэргийлэх арга замууд байгаа. Монгол улсад зохиолдог тохиолдлын хавдрууд нь уушигны хорт хавдар, ходоодны хорт хавдар, элэгний хорт хавдар, умаан хүзүү бөгөөд улаан хоолой хорт хавдар байдаг. Хамгийн хувийг 40%-аар элэгний хорт хавдар эзэлдэг бөгөөд энэхүү элэгний хорт хавдрын сүүлийн 5 жилд 40%-ийг эзэлж байгаа бөгөөд шалтгаан нь БЦ вирус, тархалт, согтууруулахундаа болон элэгний хатуурал, өөхлөлт зэрэг архаг өвчнөд тодорхойлогддог. Мөн элэгний хорт хавдар нь хожуу шатанд онцлогдож буй хүмүүсийн 81% нь хожуу шатандаа онцлогддогоос мөн хамааран хамгийн их эмчлэгдэх боломжгүй хорт хавдар байдаг. Хоёрдугаар ходоодны хорт хавдар нь 15%-аар хоёрдугаар байранд байдаг бол нөлөөлөх хүчин зүйл нь ходоодны хеликобактер болон даасны хэрэглээ байдаг. Мөн буруу амьдралын буруу юм аягүй ч гэсэн энэхүү хорт хавдрыг үүсгэд нөлөөлдөг бөгөөд нэг удмын хүмүүс нь төстэй амьдралын хэм маягтай байдаг учраас удам дагаж энэхүү өвчнөр өвдөх хандлага байдаг. Гуравт уушигны хорт хавдар байдаг бөгөөд уушигны хорт хавдар болон улаан хоолой хорт хавдрын сүүлийн жилүүдийг харахад өмнөхөөсөө харьцуулахад илүү их багассан байдаг бөгөөд энэ нь сүүлийн 2 жилд гарсан COVID-19 өвчний улмаас амны хаалт дэлхийд даяар хэрэглэж буй амны хаалтаас үүсэн буурсан гэж үзэж байгаа. Уушигны хорт хавдраар нас орсон хүмүүсийн 70% тамхинаас шууд хамааралтай байдаг. Мөн уушигны хорт хавдар үүсгдэг гол шалтгаан нь хөдөлгөөний дутагдал, агаарын бохирдол болон ахан хорт хавдар үүсгэж байцнуудаас үүсдэг. Хорт хавдраас сэргийлэх байц буюу сэргийлэх арга замууд нь эмчнэр ходоодны хорт хавдрын бууралтыг сүүлийн хэдэн зууны турш өөрчлөгдсөн хоол хүнстэй холбоотой гэж үздэг.
хоол хадгалалт буюу одоо үед хоол хүнсийг давсалж, утаж, бурцлахаас илүүтэйгээр хөргөх чиглэн хадгалдаг болсон хоолны дэглэм, хангалттай хэмжээний витамин А, С болон эслэг агуулсан хоол хүнсийг хэрэглэх нь ходоодны хар тавдар тусах магадлалыг бууруулдаг байна. Тамхины хэрэглээ. Тамхины хэрэглээнээс хадгалах нь зөвхөн ходоодны хар тавдраас сэргийлэхийн зэрэгцээ өөр олон хар тавдруудаас сэргийлж болдог. Жишээлбэл залгуур хоолой, тарих, улаан хоолой, уушиг, цөс, илэг гэх мэтчлэн хавдраас сэргийлэх эрсдлийг төвшний бууруулах нь согтууруулах ундааны хэрэглээг зохистой хэмжээнд хэрэглэх, тамхинаас татгалзах, шинхэн ногоо болон бүхэл үрээр хийгдсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх, эрүүл жингээ барих дасгал хөдөлгөөнд тогтмол хийх юм аа. За тэгээд бид нар хор тавдар үүсгэхэд нөлөөлдөг зүйлсийг ерөнхийд нь 2 хувааж авсан. Эхнийх нь болохоор хоол хүнс буюу лаазалсан хүнс ногоо, цагаан горил, шахмал сахар болон сахар орлуудагч, тосны агуулмж ихтэй хоол хүнс, давсархаг дарсгалсан болон утсан бүтээгдэхүүн, мөн генетикийн өөрчлөлттэй хоол хүнс байгаа. За бусд нь буюу хуванцар агаарын бохирдол, тархалал, тамхитал, дизель түлшний утаа гэж яасан байгаа. За тэгээ манай ном зүүн бид нар энэ илтгэлээ бэлтгэхдээ энэхүү их сурвалжуудыг ашигласан хийсэн байгаа. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. За эдний багийнхан өөрсдийнхээ эзэмсэн чадвараа дүгнээд хэлчихье. За тэгээ манай багийн хувьд бол ерөнхийдөө хор тавдрын тэгээд сэргийлэх ерөнхийдөө арга замуудыг судалж байхдаа бид нар ерөнхийдөө өөрсдөө хор тавдар юу вэ? Тэгээд бас яаж сэргийлэх вэ гэдэг талаараа мэдлэг боловсролыг өөрсдөө эзэмшсэн байгаа. Тэгээд бас энэ судалгаа хийх явцдаа бид нэг багаараа дотроо ингээд багаар ажиллах, баримттай судалгаа хийх мэд маш олон харилцаатай чадруудыг өөрсдөө ерөнхийдөө сайжруулах гэж бодож байгаа. За маш гайхалтай судалгаа хийсэн баярлалаа. Сая бол судалгаан дээр бол хортой хавдар, хоргоо хавдар гэж маш олон гарлаа шүү дээ. Одоо би энэ болохоор яг юу хортой хавдрыг хортой хоргоо болгоод байгаа юм бэ? Зүгээр хавдар байж байгаа хортой хоргоо гэж ангилагддаг юм уу? Эсвэл анхнаасаа л хортой хавдар, эсвэл хоргоо хавдар шууд гараад ирдэг юм уу гэсэн. За тэгээ ерөнхийдөө хавдар гэж юу вэ гэж хэлсэн. Тэгээд хавдар нь ерөнхийдөө өөр ингээд ханилтгүй ингээд ургадаг ингээд эсийн ингээд ургалд мутацлагдсан байгаа. Тэгээд хоргоо хавдар ерөнхийдөө ингээд биеийн бусад эд инхлэлүүд тархаагүй ингээд хадрыг хэлж байгаа. Харин хортой хавдар гэдэг нь ерөнхийдөө биеийн бусад эд инхлэлөө ингээд тарсан хавдрыг хэлж байгаа. Баярлалаа. За бүгдэнд нь өглөөний мэнд манай 11 Б ангийн 3 дугаараар бэлтгэлээ тавихад бэлэн болсон байна. За манай баг бол зөвхөртөө хөгжлийн 3 дугаар зорилтын дагуу газар зүй ба өвчин гэсэн сэдвийг авсан байгаа. Манай баг ижил сэдвээ авсан нөгөө ангийн багуудтай давцгаас сэргийлэхийн тулд айл болох шинэлэг содон санаа явахыг ирмэлцсэн байгаа. Агуулгуудаа өөрсдөө мэдхээр чадахын өрөөнд зохио шийдвэрүүдийг оруулж өгсөн. За манай багийн зорилго гэвэл мэдлэг түгээж боловсруулах, удаах зорилго нь тодорхой хөгжлийг дэмжих, мөн сүүлийн зорилго нь дэлхийн иргэн болох гэсэн 3 зорилгын дагуу байсан. За газар зүй ба өвчнөд холбоод өвчний газар зүйтэй холбоонд нэгдүгээр зарим судалгаагаар хөдөө орон нутгуудын хор тавдрын өвчлөлийн түвшин нь хотынхоос заримдаа өөр, зарим нь их, зарим нь бага байдаг. Дэлхийн янз бүрийн бүс нутагт олон төрлийн хор тавдрын өвчлөл нас баралтын хувьд газар зүй өхөх нь ялгаа байдаг. Газар зүйн байршлаас хамаарч тэр өвчнийг эмчлэх, эм зөв уламжлалт арууд нь ч бас өөр байдаг. Австралид зүрхний титэм судасны өвчин тэргүүлж байгаа бол Альцгеймерийн өвчин, сэтгцийн хомсдол, тархины судасны өвчин, уушигны хорт авдар дараах байруудыг эзэлдэг байна. Альцгеймерийн өвчин болохоор хүний тархи агшиж, тархины мэдрэлийн эсүүд өгчхийг хэлж байгаа. Зүрх титэм судасны өвчин гэдэг нь хүнийг цусаар хангадаг артерийн судас нарийсах эсвэл хатуурах зэргээр хүчит өрөх зүрх цусаар хангахдахгүй байхыг хэлнэ. Хойд Америкийн хувьд бол Хойд Америкийн газар зүйн эрүүл мэнд нь ургамалжилт, уур амьсгал, орон нутгийн усны эргэлт, газрын тогтоц зэрэг ордог ба эдгээр нь дан ганц хүчин зүйл нь болохгүй. Мэдээж хувь хүний амьдралын хэв маяг, цаг уурын байдал, тэгээд идэж буй хоол, бэлэн хоол хүнсээс шалтгаалдаг. Тэгээд эдгээр оронд бол цусан суулгах халууралт нь энэ бүсэд ихээхэн илүү тархалттай байдаг бусад өвчнийг бодвол. Дараагийн төв болох Африктээс сахарын цэлийн өмнөд хэсэгт байрлах Африк ТВ
орнуудад унтах өвчин гэдэг өвчин бол ихээхэн тохиолддог. Энэ нь нэг төрлийн шимэгч хорхооноос үүсэлтэй өвчин бөгөөд тухайн улс оронд өргөн тархсан цэцэ гэдэг ялгаанаас үүсэлтэй. Яагаад нойрсох өвчин гэсэн бэ гэвэл шинж тэмдгүүдийн нэгэнд нь нойр солигдох, уртсах, богиносох гэх мэтээр илэрдэг байгаа. За энэхүү өвчний шимж тэмдэг нь 3 үе шатаар илэрнэ. Эхний үе шат нь арьс, хатуурч, захнах, хоёр дахь нь бол чимэгч хорхоо тунгалгийн систем болон цусны эргэлт рүү орж тэгээд үе мөч өвдөх, халуурах, цус багдах, захнах, турах гэсэн шинж тэмдгүүд илэрдэг бол гуравт нь паразит төв мэдрэлийн систем рүү шилждэг ба тэгээд улмаар сэтгцийн эмгэгтэй болж тэгээд үхэх аюулт хүргэдэг. За эмчилгээний нэрийг антитресомал гэж нэрлэдэг бол аль шатанд өвчин байгаагаас хамаарат өөр байдаг. 1-2 дахь шатанд нь бол мансууруулах бодисыг эмийн зорилгоор ашиглах мөн пентадомин гэдэг уушигланы хатгалгааны тариаг ашиглах нь их үр дүнтэй байдаг. Европ нийт нас баралтын 20 гаруй хувийг нь хор тавтар эзэлдэг. Тэгээд жил бүр 3 сая гаруй шинэ тохиолдол бүрдэгдэг ба үүний 1.7 сая хүн нь нас бардаг байгаа нь Европ зүрх судасны өвчлөлийн дараагаар орж хүн амын нас баралт өвчлөлийн хамгийн чухал шалтгаан болдог. Хор тавтар тусах хамгийн гол шалтгаан нь болохоор тамхи татах ба эрүүл бус амьдралын хэв маяг. Өвчин тусах шалтгаануудын хувьд хор тавдрын бүртгэгдсэн тохиолдлын түвшиндх өөрчлөлтүүдийн ихэнх нь амьдралын хэв маяг тэгээд хүрээлэн буун орчны хүчин зүйлтэй холбоотой байдаг ба альва ямар ч хамаагүй өвчин тусгаж шалтгааллах хамгийн том хүчин зүйл нь газар зүй байдаг байгаа. Улсын хэмжээнд хамгийн их онцлогддог хор тавдрын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын хүн амын дундах эрсдэл хүчин зүйлс болон ажиглагдаж буй хор тавдрын дундаж прогнозыг тусгадаг. Одоо ингээд хамгийн их нь эндээс харахад хөхний хор тавдар байгаа. Монголд бол илэгний хор тавдар маш их байдаг. За, илтгэлүүдээ тавьж дууслаа. Бүх багууд маань илтгэлүүдээ тавиад ингээд амжилттай бие биендээ өөрсдийнхөө бэлдсэн цаг завыг судалгааг тийм ээ өөрсдийн одоо чадваруудыг харуулж чадсанд нь үнэхээр баярлалаа. За тэгээ одоо энэ бас газар нутгийнхаа хүрээллээс болоод өвчлөлийн тэр хавдрын одоо хэмжээнүүд бас их өөр байд юм байна тийм ээ. За тэгэхээр одоо их сонирхолтой олон үндэсний судалгаа хийсэн та бүхэндээ маш их баярлалаа. За одоо үнэлгээний багийнхан үнэлгээгээ өгнө. За А-гийн илтгэгчид дээр А-гийн 11А ангийн 3 багийн илтгэл дээр 11 Б ангийнхан өөрсдийн хийсэн үнэлгээгээ танилцуулах байгаа. Тэр 11А-гийн 1-р баг дээр үнэлгээ хийж байна. За бүтэц тодорхой гаргасан хэсгээр манай багийн зүгээс 4 оног өгсөн. Баримт нотлоход үнэлтийн уялдаа холбоог тодорхой гаргаж чадсан хэсгээр дахиад 4 оног өгсөн. Тогтвортой хөгжлийн боловсрол зорилттой уялдуулж дэлхийн улс орон нутаг өөрсдийн хэмжээнд асуудлыг уялдуулж чадсан хэсгээр 5 оноо өгсөн. Баримт жишээгээр санаагаа сайн дэмжиж нотолж чадсан хэсгээр 5 оноо. Бусдын асуусан асуултанд товч оновчтой хариулж чадсан хэсгээр 5 оноо. Бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж чадсан хэсгээр 5 оноо. Илтгэх чадвар дээр 5 оноо. Өөрсдөө үнсэн хэсгээр 4 оноо өгсөн. За 11А-гийн 2 дугаар баг дээр үнэлгөө өгсөн маань болохоор бүтэцэн тодорхой гарсан хэсгээр манай баг 4 оноо. Баримт нотлохоо дүгнэлийн уялдаа холбоог тодорхой гаргаж чадсан хэсэгт 4 оноо. Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулж дэлхийн улс орон нутаг өөрсдийн хэмжээнд асуудлыг уялдуулж чадсан хэсгээр 4 оноо. Баримт жишээгээр санаагаа сайн дэмжиж нотолж чадсан гэвэл 3 оноо өгсөн. Бусдын асуусан асуултанд товч оновчтой хариулсан хэсгээр 4 оноо. Бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандсан хэсгээр 5 оноо. Илтгэх чадвар сайн байсан хэсгээр 4 оноо. Өөрийн үнэлгөөг хийсэн байдал дээр нь 5 оноо өгсөн байгаа. За манай баг нь болохоор 11А ангийн 3 дугаар баг дээр үнэлгээ өгсөн байгаа. Тэгэхдээ бүтцэн тодорхой гарсан хэсгээр бид нар 3 оноо. Баримт нотлохоо дүгнэлтийн уялдаа холбоог тодорхой гаргаж чадсан хэсгээр 4 оноо. Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулж дэлхийн улс орон нутаг өөрсдийн хэмжээнд асуудлыг уялдуулж чадсан хэсгээр 5 оноо. Баримт жишээгээр санаагаа сайн дэмжиж нотолж чадсан хэсгээр 5 оноо. Баримт жишээгээр санаагаа сайн дэмжиж нотолж чадсан хэсгээр 5 оноо. Бусдын асуусан асуулт товч тодорхой оновчтой хариулж чадсан хэсгээр
2 оноо. Бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж чадсан хэсэгтэр 4 оноо. Харин ихтгэл тавих чадвар сайн гаргаж чадсан хэсэгтэр 5 оноо. Өөрсдийн үнэлгээг хэрхэн хийсэн гэдэг дээр маань бид нэр 5 оноо гэсэн байгаа. За баярлалаа. Үнэлгээний багуудын одоо үнэлгээнд та бүхэн өөрсдөө бас нэмэлт хийгээрэй. За тэгээд бас үндсэн тодорхой байсан уу гэдэг дээр тийм ээ. Эдгээр одоо жишээлбэл яагаад 3 оноо өгсөнийг хэлхий байгаа сонсъё тийм ээ. Яагаад вэ гэвэл нэг слайдн дээр манай 11-ийн А-гийн 3 дугаар баг нь болохоор хитрхи олон юмыг нушиж бичсэн хүнд харагдахааргүй одоо нэг л залхуутай мэдрэмж надад төрүүлсэн учраас би 3 оноо өгсөн байгаа. За баярлалаа. За энийг танаа бас нэг одоо төгтөө үнэлсэн хамгийн бага үнэлгээтэй нэгийгээ тайлбарлан танаа бас тайлбарлая. За манай багийн болохоор 11 А-гийн 2 дугаар баг баримт цэсгээр санаагаа сайн нотож эндсэн хэсэгтээ 3 оноо өгсөн. Яагаад ингэж бодсон бэ гэхээр манай багийн жишээ арай баг санагдсан. Илүү яг өөрсдийнхөө санааг хэмжээд дахин илүү жишээгээр нотож өгсөн бол дээр байх гэж бодсон байгаа. За манайх тэгэхээр 11 А-гийн 1-р баг дээр өөрийгөө үнэлсэн хэсэгтээ 4 оноо өгсөн байгаа. За яагаад 5 оноо өгсөн бэ гэхээр одоо яг өөрсдөө спорт мэдсэн зүйл ингээд жоохон ерөнхий тайлбарсан гэсэн. Одоо яг үзэсгэлэнгийн талаар ингээд яг ийм шиг байна. Энэ бол яг энэ зүйлс юм ерөнхий гэж. За баярлалаа. Бидний хичээлийн боцоод Монгол хэлний өөрийн чадвар баримт нотгоон соёлтаа гэсэн байсан тийм үү. Гэхдээ одоо эдгээр бодсон 3 оноо гэхээр одоо над бас арай баг санагдаж байна. Яагаад вэ гэхээр итгэгчд тодорхой цаг өгсөн байгаа тийм ээ. Тэгээ одоо тэр бүх баримтуудыг оролцсон гэх юм бол итгэгч маань хэдэн цаг ярих ийм боломжтой сэдвүүд байгаа учраас одоо яг тодорхой товчхон мэдээллүүдийг өгөөрэй гэж би бас багшийн хувьд зөвлөсөн учраас эдгээр бас яг нөгөө итгэгчийнхээ цаг барьсан байгаа. За ингэж бодож байна. Баярлалаа хүмүүстээ. За нэргэн байхын тулд өөрөө өөрсдөө бэлтгэж байгаа дэлхийн иргэний дуугах ёстой дуу хоолой 17 том зорилгын хүрээнд тийм ээ 5 том зорилгын хүрээнд өөрийнхөө дуу хоолойг хүргэсэн өөрсдөө асар их зүйлийг мэдэн судалсан та бүхэн маш их баярлалаа. За тэгээд итгэх чадвар чинь судраад ирэх чадвар чинь за тэгээд одоо яг үлдэгдээ бэлтгэх чадвар чинь өөрөөсөө улам улам сайжирч байгаад нь багш нь төлөж байдаг байна. Амжилт хүсье хүмүүстээ. За бид нар 11 А-гийн 1-р баг дээр үнэлгээ хийж байна. За бүтэц тодорхой гаргасан хэсгээр манай багийн зүгээс 4 оноо өгсөн. Баримт нотлоход үнэлтийн уялдаа холбоог тодорхой гаргаж чадсан хэсгээр дахиад 4 оноо өгсөн. Тогтвортой хөгжлийн боловсрол зорилттой уялдуулж дэлхийн улс орон нутаг өөрсдийн хэмжээнд асуудлыг уялдуулж чадсан хэсгээр 5 оноо өгсөн. Баримт жишээгээр санаагаа сайн дэмжиж нотолж чадсан хэсгээр 5 оноо. Бусдын асуусан асуултанд товч оновчтой хариулж чадсан хэсгээр 5 оноо. Бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж чадсан хэсгээр 5 оноо. Итгэх чадвар дээр 5 оноо. Өөрсдөө үнсэн хэсгээр 4 оноо өгсөн. За 11 А-гийн 2 дугаар баг дээр үнэлгээ өгсөн маань болохоор бүтэцэн тодорхой гарсан хэсгээр манай баг 4 оноо. Баримт нотлохоо дүгнэлийн уялдаа холбоог тодорхой гаргаж чадсан хэсэгт 4 оноо. Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулж дэлхийн улс орон нутаг өөрсдийн хэмжээнд асуудлыг уялдуулж чадсан хэсгээр 4 оноо. Баримт жишээгээр санаагаа сайн дэмжиж нотолж чадсан гэвэл 3 оноо өгсөн. Бусдын асуусан асуултанд товч оновчтой хариулсан хэсгээр 4 оноо. Бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандсан хэсгээр 5 оноо. Итгэх чадвар сайн байсан хэсгээр 4 оноо. Өөрийн үнэлгээг хийсэн байдал дээр нь 5 оноо өгсөн байгаа. За манай баг нь болохоор 11 А-гийн 3 дугаар баг дээр үнэлгээ өгсөн байгаа. Тэгэхдээ бүтцэн тодорхой гарсан хэсгээр бид нар 3 оноо. Баримт нотлохоо дүгнэлтийн уялдаа холбоог тодорхой гаргаж чадсан хэсгээр 4 оноо. Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулж дэлхийн улс орон нутаг
өөрсдийн хэмжээнд асуудлыг уялдалж чадсан хэсэгтэр 5 оноо. Баримт жишээгээр санаагаа сайн дэмжиж нотолж чадсан хэсэгтэр 5 оноо. Баримт жишээгээр санаагаа сайн дэмжиж нотолж чадсан хэсэгтэр 5 оноо. Бусдын асуусан асуулт товч тодорхой оновчтой хариулж чадсан хэсэгтэр 2 оноо. Бусдын үзэл бодол хүндэтгэлтэй хандаж чадсан хэсэгтэр 4 оноо. Харин ихтгэл тавих чадвар сайн гаргаж чадсан хэсэгтэр 5 оноо. Өөрсдийн үнэлгээг хэрхэн хийсэн гэдэг дээр маань бид нэр 5 оноо гэсэн байгаа. За баярлалаа. Үндэсний багуудын одоо үндэрэнд та бүхэн өөрсдөө бас нэмэлт хийгээрэй. За тэгээд бас үндсэн тодорхой байсан уу гэдэг дээр тийм ээ. Эдгээр одоо жишээлбэл яагаад 3 оноо өгсөний хэлний багаас сонсон тийм ээ. Яагаад вэ гэвэл нэг слайдн дээр манай 11-ийн А-гийн 3 дугаар баг нь болохоор хитрхи олон юмыг нуршиж бичсэн, хүнд харагдахааргүй одоо нэг л залхуутай мэдрэмж надад төрүүлсэн учраас би 3 оноо өгсөн байгаа. За баярлалаа. За энийг танаа бас нэг одоо төгтөө үнэлсэн хамгийн бага хэмжээтэй нэгийгээ тайлбарлаж танаа бас тайлбарлаж байна. За манай багийн болохоор 11-ийн 2 дугаар баг баримт жишээгээр санаагаа сайн нотолж дэмжсэн хэсэгтээ 3 оноо өгсөн. Яагаад ингэж бодсон бэ гэхээр манай багийн жишээ арай бага санагдсан. Илүү яг өөрсдийнхөө санааг дэмжиж дахин илүү жишээгээр нотолж өгсөн бол дээр байх гэж бодсон байгаа. За манай болохоор 11-ийн 1-р баг дээр өөрийнхөө үндэсний хэсэгтээ 4 оноо өгсөн байгаа. За яагаад 3 оноо өгсөн бэ гэхээр одоо яг өөрсдөө спорт мэдсэн зүйл ингээд жоохон ерөнхий тайлбарсан гэсэн. Тэгээд үзэсгэлэнгийн талаар ингээд яг ийм юм шиг юмнууд яг энэ зүйлсийг жоохон ерөнхий. За баярлалаа. Бидний хичээлийн бодлого нь Монгол хэлний өөрийн зарим баримт натхан соёлтой гэсэн байсан тийм үү. Гэхдээ одоо эдгээр бодлогын 3 оноо гэхээр одоо над бас арай бага санагдаж байна. Яагаад вэ гэхээр итгэгчдэд тодорхой цаг өгсөн байгаа тийм ээ. Тэгээ одоо тэр бүх баримтуудыг оруулсан гэх юм бол итгэгч маань хэдэн цаг чигээр ийм боломжтой сэдвүүд байгаа учраас одоо яг тодорхой товчхон мэдээллүүдийг өгөөрэй гэж би бас багшийн хувьд зөвлөсөн учраас эдгээр бас яг итгэгчтэй цаг хэрэгтэй байна. За ингэж бодож байна. Баярлалаа хүмүүстээ. За нэгэн байхын тулд өөрөө өөрсдөө бэлтгэж байгаа дэлхийн иргэний дуудлага ёстой дуу хоолой 17 том зорилгын хүрээнд тийм ээ 5 том зорилгын хүрээнд өөрийнхөө дуу хоолойг хүргэсэн өөрсдөө асар их зүйлийг мэдэн судалсан та бүхэн маш их баярлалаа. За тэгээд итгэх чадвар чинь судраад ирэх чадвар чинь за тэгээд одоо яг үлдэгдээ бэлтгэх чадвар чинь өөрөөсөө улам улам сайжирч байгаад нь башин төлөж байдаг байна. Амжилт хүсье хүмүүстээ.